Учрыг ойлгохгүй байж тэгж аашиж болдгүй ба. Чи наад өгөө тэр дэлгэртэй хэл. Чамайг шүүдэр шиг дагаад байд юм баг. Энэ хүн одоо юу энэ кинонд юу тоолох уу гэдгийг энэ экспозишн буюу нээлтний Айгатраас миний эхний толгойг гайх. Сэрэлт бол яг үндэ Монголын одоо кино урлагийн түүхэнд бол яг сэрэлтээс. За эрхэм үзэгчдийнхээ энэ өдрийн амгалан айлтгая. Манай социал медиа реакшн нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болж байна. За энэ дугаартаа бид найруулагч Арвжаагийн Дорж фалмын бүтээл Энэ хүүхнүүд үү гэж Монгол түмний сэтгэл зүрхэнд хоногссон Монголын анхны нийгмийн киноны тухай ярилцсанаа. За нэвтрүүлэгт мэдээж уламжлал ёсоор нийтлэлч Батбаяр нийтлэлч Наран төгс болон миний бие ажиллана. За манай зочноор жүжигчин Од Гэрлэн байна бидэнтэй. Энэ хүүхнүүд үү киноны тухай ярилцахаар энэ нэгэн хүн байна. Тий. За энэ кино маань ер нь бол 1962 онд тухайн үеийн соёлын дэд сайд байсан Монголын 20 дугаар зууны Малайр маань зохиогч, нэгт зохиолч Чадраавалын Лодо Дамбугай итгэж болно гэдэг жүжигийг тавиад Улсын драмын эрдмийн театрт тэр үеийнхээр бол одоо одоогийн Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглуулснаар энэ киноны одоо ажил эхэлсэн гэж үндсэндээ хэлж болно. Яг дараа жил нь буюу 1963 онд Лодо Дамбугайгийн зохиолыг төдийлө өөрчлөхгүйгээр энэ хүүхнүүд гэдэг киног одоо хийсэн байгаа. Одоо ийм нэг актер шуурхай нэг процесс ийм одоо хурдтай явахт нь тэр сайдынх нь одоо байр суурь нь хэр нөлөөлсөн гэж бодож байна. Тэг ер нь нөлөөлсөн байх боломжтой. Юу гэхээр манай энэ том сэхэтнүүд бүгдээрээ нөгөө одоо үеийг бодвол яг урлагийн салбарт урлагийнхан яг бодлого тодорхойлогч нь очиж ажилтдаг, гардаж удирддаг байж тухайн жишээлбэл одоо соёлын яамны орлогч сайдаар үрдэн вангангуй ажиллаж исэн. Бүх том театруудыг байгуулсан ч юм уу. Үндсэн одоо нөгөө том кинонуудыг орсон байдаг байхгүй. Энэ дээр ч гэсэн Лодо Дамбугай сайд бас яг ингэж орсон байдаг. Хожимж гэсэн 1980-аад оны сүүл үеэр Балжины мугайн сайн бүтээлүүд өөрөө соёлын сайд байх үедээ давхацдаг байгаа тий. За бас нэг зүйл бол нөгөө миний санаж байгаагаар бол Лодо Дамбугай хоёр жүжиг дэлгэцэн бүтээл болсон байгаа тий. Нэг нь болохоор энэ нөгөө итгэж болно. Нөгөөх нь Гарын тавар. Гарын тавар байх тий. Балжины найруулагч юм байна шүү тий. Тэгээ энэ тэгээд судлаач Даш Дондоггой нөгөө Монголын театрын урлагийг багцлсан 60 жилийн шастар гэдэг юм ном бичсэн байдаг. Хэд хэдэн бот. Үүнийг саяхан хүүхдүүд нь ботлоод ийм сайхан ном гаргасан. Энэ дээр бол итгэж болно жүжигийн тухай ингэж хэлсэн байна л да. Улсын хөгжимт драмын театрт итгэж болно гэдэг инээдмийн жүжиг тавигдж үзэгч олныг инээлгэн баясгаж байна. За тэгээ гол дүр жамц эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдийн нэг адил үзэж ажил хөдөлмөр хийх, сурч боловсрохтод бололцоогоор бүрэн хангах тухай нам төрийн бодлогыг биелүүлэх нийгмийн өмнө хүлээсэн үүрэгтэй атлаа эмэгтэйчүүдийг ажилд ялангуяа гол мэргэжлийн ажилд авахгүй гэдэг үзэлтэй юм аа. Эхэлж байгаа. Гэтэ зүгээр бас Лодо Дамбугай нөгөө жүжигийн зохиолуудыг харж хат гол баатараасаа гадна нэг тийм хөтлөгчтэй байдаг тий. Одоо нөгөө итгэж болон жүжигийн нөгөө одоо зохиолыг уншиж хат бол нөгөө эрэгтэй эмэгтэй хоёр хүн үзэгдэл болгоныг холбож хөтлөлт хийгээд байдаг. Тэр нөгөө гарын таван хуруу дээр ч гэсэн Хүн чанар гэж дөрөв. Хүн чанар гэж нөгөө хөтлөгчтэй явдаг тий. Энэ болохоор их манай зохиолчийн бас онцлог үе. Зохиолчийн онцлог. Тухайн үед болохоор манай нөгөө театрын урлагт нөгөө Туйсын театр буюу Германы найруулагч Бертольд Брехтийн театрын техник эд нэвтэрчээсэн. Брехтийн сэтгэлгээ. Тэрийг л ашигласан шиг байгаа. Юу гэхээр Брехт болохоор нөгөө хүнийсэл буюу үйл явдлын шугамаас дүрийг гаргаад тухайн дүрийн тухайн жүжигийг үзэл бодолжуулж ийм үзэл бодолжуулдаг ийм хөндлөнгөөс өгүүлдэг энэ арга барил Монгол руу бол хүнийсэл гэж орчуулдаг. Энэ арга барилыг бол бүтээлд их ашигладаг байсан. Лодо Дамбугай гарын ус гэж хэлж болно. Тий, энэ бол нөгөө театрын шинжлэх ажлын л одоо сэхэтнүүдийн хийжсэн ажлуудын нэг багхгүй. За ингээ кино руу орох уу? Тий. За. За кино ингээд
тал дунд зураасан зам дундуур зурлалзаад маш ихлээ. За үүлэгч хэлж дээ. Энэ кинонд үзүүлж байгаа үйл явдал та бүхэнд жирийн бус итгэгдмээргүй байж магад. Гэвч гол нь үүндээ биш. Жамцгой дорж байгаа хоёр нэгдлийн төлөө бүх сэтгэл санаагаа тавихын зэрэгцээгээр нэг ноцтой тутагдаг машина ингээд эхэлдэг энэ эхлэл Монгол кинонд их олон гарч ирдэг тий. Одоо сэрэлт кино ингэж эхэлдэг. Үүнээс хойш үндсэн мэрэгдэл эсвэл морьтой тохиж эхэлдэг тий. Монгол кинонд нэг нийтлэг юм зам мөр жанжин шугамыг юм шиг. Уул нь бол энэ хоёр нэг одоо дарга бол зоо техникч биш жолооч авах хэрэгтэй байдаг л да. Яг одоо киногоор бол тий. Жолоочгүй яваад байгаа хэрэгтэй. Өөртөө барьсан зоо техник байхгүй. Ийм сайхан, энгийн сайхан цаг үе байж тээ. Киноны зохиолын хувьд би жүжигтэй харьцуулж харсан. Ер нь бол төдийл их гуйваагүй юм байлээ. Одоо энэ эхэлж байгаа энэ жирийн хүмүүсийн жирийн амьдрал гэхдээ зарим хүмүүсийн сэтгэлд жирийн бус явдалч бодогдож магадгүй гэдэг нэг додоод омгойн текст байж. Дорж Балангойн тухай ер нь одгийр сонсч ирсэн нөхөө чи анхын кино хэзээ үзсэн бэ? За ер нь бол ээдээ энэ хүүхнүүдийн киног ер нь үзээгүй монгол хүн байхгүй бах тэр тусмаа эмэгтэйчүүдийн хувьд бол ер нь симпл болсон кино шүү дээ. Ганц одоо бидний эрх чөлөө үзэл бодол одоо нийгмийн хариуцлагын хүрээнд одоо цаашлаад хөдөлмөр эрхлэлт тэгээ ер нь эмэгтэй хүний сэтгэл зүйн онцлог сэтгэлийн тэнхээ аливаа зүйлийг даван гаргах чадвар одоо дэлхийн улс үндэстнүүдээс ялгаатай монгол эмэгтэй хүний зоримог шин чанар байж болох бүх зүйлийг тодтогсон баг ганц кино гэж хэлж болно. Тийм болохоор эмэгтэйчүүд үзээгүй ер нь эмэгтэй хүн гэж байхгүй байх гэж бодож байна. Тэгээд дээрэс нь бас нэг зүйлийг сая та гурван ярианаас за Монгол киноны эхлэл ингээд зам дээр ингээд яваал морьтой ингэж эхэлдэг гэж ярьж штэ. Би болохоор энийг их сериус нь хүлээж авдаг. Яагаад тэгэхээр Монгол орны тал нутг өөрөө нэгт уудам хязгааргүй. Дээрэс нь нүүдэлчний соёл гэдэг утгаар манай найруулагч нар энэ эхлэлийг одоо ямар нэгэн киноны символ болгож цогцолтгүй үргэлжлэх тал байгаль одоо юу гэдэг юм байж болох бүх зүйлийг энэгээр харуулж байгаа юм шиг надад бол санагддаг байхгүй. Тэгээд яг анзаарвал инэдмийн кинонч тэр, эмгэнэлт кинонч тэр, түүхэн кинонч тэр ерөнхийдөө одоо хөгжмийн найруулгын хувьд хүртэл маш ритмтэй эхэлдэг. Ингээ аялгуунууд хүртэл. Энэ ерөөсөн Монгол нүүдэлчний соёл өөрөө энэ киногоор явж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд өөр тэд нар чинь маш гайхалтай ухаалаг хүмүүс шүү дээ. Маш олон шийдлүүдийг угаасаа мэдж байгаа. Яагаад ингэж эхлээд байна тийм үү? Дорж Балангойн найруулагчийн хувьд бол маш олон гайхалтай мэдээж бүтээлүүд хийснийг нь бол монголчууд тэр аяараа мэднэ. Тэр тусмаа алтан өргөөг хийжсэн хүн шүү дээ. Тэгээ дээрэс нь инэдмийн одоо жанраараа одоо Монголдо тухайн үеийн найруулагч нараас хамгийн одоо юу гэдгийг илүү энэ жанрыг илүү их судалдаг, энэ жанрыг хөгжүүлэхийн төлөө одоо үр бүтээлтэй ажилласан. Яг тийм энэ юу энэ нөгөө одоо хэн захирал одоо Солонгоггүй Навангой хоёрын одоо Монгол баримтат киноны түүхэн товчон гэдэг номонд бичснээр бол одоо юу Дорж Балангойн найруулагчийг олон зүйлийн анхдагч гэдэг байгаа байхгүй. Одоо энэ хүүхнүүдөө мортойч болоосоо гэх мэтийн кинонууд нь инэдмийн киноны анхдагч. Тэгээ алтан өргөө нь үлгэр туйлсын киноны анхдагч гэдэг. Тэгээд гурван найз гээд хүүхдийн киноны анхны бүтээлийг хийсэн гэдэг ч юм ийм анхдагч. Энэ ямар учиртай гэхээр Дорж Балангойн найруулагч нь одоо Вангангой одоо гол Монголын анхны мэргэжлийн найруулагч ярьдаг энэ хүн чинь 1951 онд төгсөж ирсэн. Үүнээс 2 жилийн дараа зөвлөлт рүү яваад дараахан төгсөж ирсэн хүн Монголын киноны 57 онд төгсөж ирсэн байх шүү. Монгол киноны анхны мэргэжлийн найруулагч бол Дорж Балангой байхгүй. Одоо жишээл жигжид байгаа чинь оператораас шууд жанжин болоод хоошо ерөнхий найруулагч болоо яваад өгсөн. Яг ном ёсын сурч ирсэн ногоотын шүлийн усан хүн Дорж Балангой. Тэг жигжид байгаас хойно төрсэн хамгийн нөлөө бүхий найруулагч юм билээ. Ер нь Дорж Балангой. Тийм учраас энэ мэргэжил шаарддаг нарийн жанрын кинонууд, туйлсын биш кинонууд дээр нь хөвчлэн ажилласан. Жигжид байгааг нөгөө 60-аад он туйлсын киногоо хийж байгаа. Тэгээ би намтрынхын хувьд энэ Арвжаагийн Дорж Балангой гэдэг хүн бол өөрийнхөө ер нь Монгол кино найруулагчид ер нь өөрөөрөө оголддог их сонин намтартай бажинамгаач гэсэн тийм шүү дээ. Юу Арвжаа гэдэг хүн бол энэ хүний аав нь биш, аавынх нь дүү.
Энэ хүн бол Монголын одоо цогт их орончдын нэг одоо зэлтрийн одоо гэж ярьдаг хойнонд нүүж орж ирсэн Сумья Вэсийн төрсөн ил тархтаагаас орж ирсэн байх нь тий. Сумья Вэсийн төрсөн баг хатныхын төрсөн хүү юм байлээ. Тэг өндөр язгуур усаатай том хүний төрсөн хүү юм лээ. Сонин түүхтэй. Тэгээд яг Сумья Вэс одоо нөгөө гэлэмгдүүлээд амьдралаар нь тоглоулахгүй тулд одоо Дорж Балангайг багаас нь дүүгээр оглуулсан. Тэгээд тэр дамаа яваад ингээд кинороо орсон. Монголд тий. Киноны дотроос одоо сум хуугаа бас байдаг тий. Бадрахын сум хуугаа бас ер нь урлагийн байгууллагууд дандаа ингэ хилмигдсэн хүмүүсийн өрөөдмийг бас их хаазааж авч үлдсэн байл. Одоо циркийн Нацггой, Вангонгой хоёр бол 10 жилээр таслуулсан одоо Ламзавгайн хүүхдүүд гэдэг ч юм уу сум хуугаан жинхэнэ одоо төрийн их мэдлийн төлөв тэмцэлд орж арчигдсан одоо Бадрахын Үлзүтийн Бадрахгайн хүү сум хүү те. Тэгээ одоо энэ Сумья Вэсийн хүү гэдэг ч юм уу. Ийм сонирхолтой түүхтэй хүн юм лээ шүү гэж. Энэ дээр би нэг өөрийнхөө бодлоос хэлчихв. Одоо манай Монгол үндэстний нэг онцлог бол нэг одоо бөөгийн үзэл бодол одоо далд шүтлэг далдын тийм одоо хүчний талаар ойлголт бол тухайн үед бол маш өндөр байсан. Энтэй хамгийн их холбогддог хүмүүс ерөнхийдөө уран бүтээлч тэр тусмаа зохиолч, найруулагч хүмүүс хамгийн их одоо бөөгөр ярих юм бол одоо хиц хэнгэрэг авахгүйгээр өөрөөрөө ингэж оюун бодолтой ингэж буулгадаг хүмүүс байсан гэж би хувьдаа боддог байхгүй. Тэр үед дээр үед альва нэгэн газар ямар нэгэн хүндэтгэлтэй газрыг заавал авгаалж дууддаг байсан. Одоогийнхоор бол одоо богд уул гэхийг богд уул гэж хэлэхгүй байх нь шүү дээ. Тухайн одоо аль хайрхны ерөнхийдний юу гэж хэлдэг тэр эцэг энэ аав тэр их гэж хэлдэг шиг. Дээр үеийн хүмүүс өөрөө амин хайртай хүүхдээ ч байдаг юм уу хин нэнийгээ одоо тухайн үе яг бодлогоор одоо нийгмийн хэцүү одоо цаг үеэр нууж байгаа хүмүүс гэж бас байна. Ихэнх нь болохоор хамгаалт болгож хамгаалж цаашдын одоо ажил амьдралд нь ямар нэгэн далтын талаасаа ингээд муу мухай зүйл холуур яв гэдэг утгаар албаар ингэж одоо ийм овог нэршлиг ингэж ер нь өгдөг байсан. Энийг болохоор одоо яг эрүүл сэтгүүр сэтгэгч нар гэж ярьдаг штэ тийм шашингүй үзэлтнүүд болохоор тухайн үед одоо дайм байлдан байсан ч гэдэг юм уу ийм байсан болохоор ингэдэг гэж ярьдаг. Би бол энийг болохоор тухайн хүүхдтэй ингэж хамгаалт өгөж эцэгхээс нь ингэж заяасан ингэж тийм далдын хамгаалтын нэршил гэж ойлгодог болох юм. Монголчууд ч тэгээ бас нөгөө эцгийн нэрийг ч юм уу дуудахаас цээрлдэг тийм арт юм те. Одоо жишээ нь Хинтээ аймгийн төвийг бол Өндөр хаан гэдэг өгчүүдийн өгсөн нэр шүү дээ. Мундаг нөгөө хааныг л хүндлээд байгаа шүү дээ. Нэрээр нь дуудахгүй. Гэтэл тэрийг явж хагаад Чингис хаан гэдэг ингээд шууд хэлээд ингээд одоо идүүчилж шүү дээ. Тийм байдлаар ингээд явах ч байд юм уу. Нэг ийм юм Монголын ёсонд байгаа. Дээр нь эндэгдэл маш их байсан юм шиг байгаа. Тэ ер нь 40-с 50-аад оны үед тэгээд ах дүү нартаа өргүүлдэгч байдаг. Нөгөө нэг айхтар том хэлмэгдүүлтийн дараа бас нэг учир жинсэндээ нөгөө нууж явах гэж үр удмаа хүртэл нөгөө амьд үлдээхийн тулд хаадаг ч байд юм уу те. Өөрөөрөө овглохоос нь тойруулдаг ч байд юм уу. Ийм юмнууд ингээд болоод байдаг. Тэгэд энэ яврын явсаар дүгээ иржээ. За Дорж Балангой гэж ийм тууч хүртэл намтартай домогт найруулагч байна. За киноны одоо юу бол киноны одоо орчин үеэр бол кастинг баг маш сонирхолтой. Жинхэнэ алтан үеийн одоо томоохон уран бүтээлчид одоо бол Дорж Балангой, Халтрын Дамдангой Монголын том хоёр найруулагч хамтарч ажилласан. Дамдангой одоо анхны операторын ажил баг байх шүү ихэнх үеийн. Дөнгөж одоо төгсж ирээд шууд нөгөө одоо дипломын ажиллаж гэлүү тим гэдэг шүү. Тийм байх. Тэгээд одоо Лувсангийн гаваа бол Монгол киноны домогт зураач ажилласан. За Монголын орчин үеийн киноны одоо бишээ жүжигийн бишээ хөгжмийн зохиолын том зүтгэлтэн Мөрдөрж гой киноны зохиолыг бичсэн. За мэдээж Лодо Домгойн зохиол. Тэгээд одоо энэ сцен биш үү? Одоо энэ өсчний газрын сцен. Өсчний газрын сцен дээр энэ Дулуунсүрэн киноны гол дүр Дулуунсүрэн тоглодог одоо жүжигчин Самбуугийн мандахын залуу насны дүр байна. Маш үсгэлэнтэй. Царай маш хурдан хуйргадагтай эрэгтэй болгож хуйргадаг. Тэгээд Дамдангой энийг энэ киноныхоо зураг авалтын үндсэн философиг маш товчхон базж хэлсэн байл л дээ. Тухайн үед бол Монгол кинонд шууд реалист маягаар авдаг одоо жигждийн иш болж юм уу те.
эсвэл хит үлгэрийн маягаар авдаг ийм хоёр аргал байсан. Би болохоор яг тэхий дундуур нь авахыг хичээсэн юм аа. Урлаглаг мөртлөө ийм ахуулыг тийм авахыг хичээсэн юм аа гэж Намдунгай хэлсэн байна. Налдарч. За яг зүгээр энэ нэг нийгэм зүгээр ингээд нэг одоо сонирхуулаад хэлэхэд бол нэг одоо кино эхлэхэд машинтай явсан те. Сая болохоор нөт онгоцоор ирж байгааз. Жамс дарга эрэхтэй нөт галтрыг ирээ. Энэ болохоор нөгөө юу нөгөө үзүүлэх гэдэг нэгээр хөгжлийг л харуулна. нөгөө одоо социализмын нөгөө ухуулах сурталчилгаа чинь явж байгаа шүү дээ, тэ. Газраар тэнгэрээр нөгөө галт тэргээр гэдэг нь одоо дуу шиг байхгүй тэ. Ингээл онгоцоорч гэл ирж болдгол юм байна, тэ. Богооноорч гэл ирдэг юм байна гээл энэ нөгөө үзэгчдэд болвол манай улс орн ийм сайхан хөгжилд хүрсэн шүү, тэ. Эсвэл нисэн галт тэргээр чавал одоо явна гэдэг тэр нөгөө далд одоо сурчлагаа хийж л байгаа гэсэн үг. Социализм шим бол маш тийм далдуураа явгарахтай нөлөөтэй шүү дээ, тий. Тийм, зохиолын хувьд бол айгүй маш энгийн хөрхөн эргэлттэй ийм систем хийцэн. Одоо үнэхээр одоо ухаалаг хийсэн зохиолтой. Одоо киноны эхлэлт үсээ ахуулаад хуйлдаан үсэж штий нөгөө зангилаа тавьж байгаа байхгүй. Гол дөрвүүд хоорондоо зангилаагаа бүгдийг хийгээл ингээл 2-3 баг 3-4 минутын дотор бүх баатрууд нь гараад зорилгон тайлагдтал энэ одоо дамгай хийсэн одоо сетап гэх юм уу тохиргоо. Би одоо юу гэж хэлэх вэ? Эр хүнд их л тусмаа сайн гэ. Эр хүнд их л тусмаа сайн. Зүйтэй. Ер нь тэгээд үзэхэд нөгөө цэмцгэр хотын цэгцтэй залуус шүү Монгол орн гэдгийг тунхаглаж байгаа юм шигтэй. Бүх юм нь маш цэмцгэр цэгцтэй. Ер нь маш элегант харагддаг шүү дээ. Тэр хэсэг бол Улаанбаатар рестораны нөгөө баарн дотор л одоо харагддаг те. Гоё ингээд бүгдээрээ тойроос утсан алим тавьчихсан тэр нэг ирж байгаа зөөгч тэр бол бас классик гоё харагддаг шүү дээ. Тэгээд тэр чинь бас вино авчирж өгöd ба шүү тий. За кино. За гэтэл энэ кино маань болохоор эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үүднээс бүтээжээ. За эмэгтэй хүн бол нийгмийн гарлын хувьд ч тэр нас хүүсийн хувьд ч тэр ер нь энэ хүүсийн харьцаа гэдэг бол эрэгтэй шимаа. Эрэгтэй хүн илүү эмэгтэй хүн дутуу гэсэн үзэл байхгүй. Бодит амьдрал дээр бол энэ хоёр ин тэнцүү байх ёстой гэдэг гол агуулга дээр явж байгаа. За энийг ярихын тулд эмэгтэйчүүд ер нь энэ жилүүдэд эрх нь хэр байваа гэдэг ингээд хармаар байгаа юм л та тийм. Тэгэхэд Монголын анхны эмэгтэйчүүдийн байгууллага анх дугаар хуралдаан бол 1931 онд болсон байдаг. Энэ хуралд тухайн үедээ бол оролцогчдын дийлэнх нь үгээгүй ядуу тэ нөгөө харц ард байсан учраас бидний одоо өөрсдөө ч мэдлгүй нэг ашиглаад байдаг үг байдаг. Ногоон дэлтэй норчмаа гэдэг. Энэ хуралд зориулаад засгийн газраас мөнгө гаргаад эмэгтэйчүүд ногоон дээл ойж өгөөд сахин гутал ойж өгөөд тэр оролцогч 2000 эмэгтэй оролцсон баг. Тэр хуралд. Ингэж бүрдүүлсэн учраас эндээс нөгөө нэг ногоон дэлтэй норчмаа гэдэг үг гарч ирж байгаа анхны. За тэгээ энэс өмнө бол 4 жилийн өмнө бол юу болсон бэ гэхлээр эмэгтэйчүүдийг бас нэг бичиг үсэг суралцуулах ийм аян өрнсөн байдаг. За Монголын анхны эмэгтэйчүүдийн холбоо гэж одоо хүртэл оршин тогтнож байгаа байгууллага байгаа тийм. Энэний анхны хүнээр дарга юм уу ерөнхийлөгч юм уу даргаад нь нэрт зохиолч нөгөө их нацаг доржийн эхнэр Пагам Дулам сонгогдчихээ. За эндээс л эхлээд ингээ эмэгтэйчүүдийн нөгөө эрчүүтээ эн тэнцүү байх гэдэг ийм философи төр зэсгээс анхаарч гисэн баг. Зориудаар энэ явсаар гад уг нь бол энэ кино гарч байгаа мөчөд 61 он гэхэд бол энэ нөгөө анхны зорилгоо бол биелүүлсэн байсан. Зөв нэг түүхэн баримт ингээ харахад 1940 онд ихтэй сургуульд төгссөн эмэгтэйчүүдийн нийт эмэгтэйчүүдийн 38% нь дээд боловсролтой болсон байна. Энэ нийт би худлаа ярих чинь шүү. Нийт сургууль төгсөж байгаагийн 38% нь эмэгтэйчүүд.
үлдсэн нөгөө нэг 62% нь болохоор эрэгтэйчүүд байх гэдэг юм тий. 80 он гэхэд болохоор ихтэй сургууль элсэн оролцогч оюутны 56.4% нь эмэгтэйчүүд. Эрчүүдээсээ даваад эхэлсэн. За 65 онд болохоор хүний их эмч нарын 42.2% нь эмэгтэйчүүд. Нөгөө Орос эмч гэдэг ингээ явж ирсэнээс чинь үдэж штэ. 80 он гэхэд хүний их эмч нарын 61.2% нь эмэгтэйчүүд болсон. За 2020 оны байдлаар хүн амын тооллого, орон сууцны тооллого хийсэн бид нар тийм. Энэ тоогоор болохоор ихтэй сургууль төгсөгчдийн 60-аас дээш хувийг нэмэгтэйчүүд эдэлж байна гэдэг. Ийм тоо гараад ирсэн. Одоо бид нар нөгөө хүмүүн төрлөختний дотроос хөөрхий бидний бүсгүүчүүд гэдэг философи маань эсэргээрээ гараад ирсэн. Одоо хөөрхий эрчүүд болоод ирсэн. Эрэгтэйчүүд нь нөгөө боловсролын хувьд одоо энэ ээдтэй хүүхнүүд биш ээдтэй эрчүүд үү гэдэг нэг итгэж болны 2 дугаар ангийг эрчүүдэд итгэж болно тий. Төгсөө сая нэг одоо гой фактууд дурдлаа шүү дээ. Энэ болохоор нэг эмэгтэй хүн гэдэг яг энэ нийгмийн амьдрал нэг одоо эрчүүдтэй нэг энэ тэнцүү оролцохын тулд хамгийн нэгдүгээрт нэг одоо боловсрол мэдлэгтэй болох хэрэгтэй байсан байж таарж шүү дээ. Жишээлбэл энэ дулмсруу маань бол одоо зоот хэрэгжиж байгаа тий. Гэтэл бас яг тухайн үед одоо засгаас авж явуулж байсан бас нэг бодлого бол нөгөө одоогийн бидний цэцэрлэг нөгөө яйсал ба шүү дээ. Энэ бол хүүхдийн саатуулах гэдэг юм биш. Ээжийнх нь гарын суллаад хөдөлмөрийн промпт руу татан оруулах гэж байгаа. Хүн амынхаа 50%-ийг бүтээн байгуулалт руу авахын тулд хүүхдийн чинь харж өгөөд ингэж байгаа нэг хэрэг. Тэгээд энэ хамгийн анхны хүүхдийн цэцэрлэгийг 1931 онд байдаг бахаа нөгөө Чоолсонгийн нэрмжид ажилуулдрын комбинатын дэрэгдэх нөгөө цахилгаан станц ажиллаж байгаа хүүхдийн цэцэрлэгийг одоо бий болгоод эмэгтэйчүүдийг ажилд авч эхэлж байгаа. За тэгээ байж тал нөгөө нийтийн хоол гэж ярьдаг шүү дээ бид нар гуанц тий. За тэр бол бас эмэгтэйчүүдийн гарыг хөнгөлөх гэсэн бас нэг тийм одоо шийдэл гэхгүй. Нөгөө нөхөртөө очиод өдрийн хоол хийж өгж байхаа оронд гуанцан сайхан толгоноо барьж ороод нормын хоолоо ичимгтэй яндан дуурахаар ажилдаа явах юм шүү дээ. Энэ бүх бодлого чинь нөгөө хүн амын 100%-аар энэ дэр нөгөө хөдөлмөрлөл рүү бүтээн байгуулалт руу одоо татаж оруулах бодлого. Тийм бодлого байжээ гэж. За. Тэгэл нэрээ одоо бас нэг нөгөө хэлэхэд нөгөө декрет байгаа шүү нөгөө одоо 90 хоног тэгээд үнгүү цалин авна гэж байгаа үз гэж байгаа чинь нөгөө одоо дэмжиж байгаа шүү дээ. Одоо төрөлтөө бас одоо дэмжих хэрэгтэй болж байгаа тий. Бүх одоо бодлогыг тусгаж өгч ирсэн юм тий. За. Энэ бол энэ хүүхнүүд үү хэнэ. Дуу. Тэ одоо юу юм бэлээ нөгөө те шүлгийг бол лодоо дамгой хийчихээ. Мөрдөрж байгаа юм битсэн. Тий. Мөрдөрж байгаа юм одоо гоё дуу юм бэлээ. Буурал ээжм гэдэг өөрийнх нь нэр тэгээд энэ хүүхнүүдийг нэг дууж. Нүдний үзүүрт гэрэлт зэрэглэсэн шаргын удам говьдоо хайрын булган бургалсан хайртай ээжмэн суудаг юм даах. Ардын дууны маань нэртэй шүлэгтэй. Энэ дээр бол Монгол киноны одоо хоёр алдартай жүжигчин харагдаж байна юм дээр бол. За энэ эхний жүжигчин нь болохоор Дулмсрын тогссон мандахгүй, Самбуугийн мандахгүй, дараачих нь Найдамдын мигмар гэж. Тийм мигмар жүжигчин бол Самбуугийн мандах гэдэг жүжигчин бол юу юм бэ? Гурван найз, тунгалаг тамир энэ хүүхнүүд үгээд ер нь юун тогссон. Дорж холонгойн гарын жүжигч. Дорж холонгойн жүжигч юм байна. Тэгээд энэ мандахгүй энэ дүр нь болохоор юу юм бэ лээ? Энэ дууныхаа яг 2 дугаар хоолойг энэ мандахгүй одоо хийж байгаа юм байна лээ. Одоо яг ингээд гарч байгаа дуу хоолой бол өдгөө бараг 100 насныхаа босгыг давхиж байгаа. Цогцлмааг хоолой.
хоолоо ордуулж байгаа. Энэ улсууд за мигмар багшийн тухай бол манайхан бүгдээрээ мэднэ те тайзны ярианы одоо школ болсон. Домогт багш нарын нэг байгаа. Энэ кинонд бас сонирхолтой мигмар гой дүрээ хувиргасан эмэгтэй хүн болон эрэгтэй хүн болон хувиргасан эмэгтэй хүнд өөрийн сэтгэлээр дурлдаг байгаа энэ дүрнт. За ийм Минд баяргаа бас мундаг одоо жүжигчдээ синд яг цэл залуугын дүрээр энэ кинод үлдсэн байгаа юм тий. за За ерөнхийдөө яг одоо энэ нэг сцен бол нэгдэлтэй ирсэн зоо техникчийг авч үлдэхийн тулд нэгдлийн 2 дарга нь хүний зоо техник хийж байгаа хэсэг л дээ ер нь бол. Тэ зоо техникчтэй авгаа авч өгөөд үржилд оруулаад үр төлөний нэг бод авч үлдчих гээд байгаа. Тийм нэг одоо ком биш тийм ч яг үнэндээ те. А тэгээ энэ нөгөө кино маань бол ер нь тэр чигтээ гэр бүлийн тухай гардаг дандаа. Би бол яг хөө ингээд нэг одоо та хоёрын нэг дүгнэлтүүд ч болоод зөвшөөрж байна. А нэг одоо эмгтээчүүдийн асуудал, гендер асуудал те. А киноны туршид юу гарч байгаа вэ гэвэл тэр одоо 60-аад оны үеийн гэр бүлийн харилцаа зүгээр ийм байсан гэхгүй л дээ. Зүгээр ийм байгаасаа гэж одоо үзүүлсэн. Жишээлбэл одоо Жамс даргын байн хилдэг нэг одоо үг болвол за тэгэл авгаа авал гэл одоо энэ дээр чин гараал наалдна гээл тэгж байгаа. Тэгэл авгаал авч өгөх гээд байгаа. Идэр нь бас нэг л хүүхэнтэйгээ суучих гал гүүгээд байгаа. Хүүн бас долом сүрэнтэй суучих гээд гэхдээ энэ дээр Зовоох гэдэг юм. тийм нэг эхнэргүүн тэгээд нэг кино хүртэл нэг эхлэхдээ нэг гэр бүлийн асуудлаар эхэлж байгаа шүү дээ. Заавал эмийн эрийгэн дагаж явдаг чинь уул шугамндан ямар нийгмийн яс гэж би танараас сууж байна. Ямар ч гэсэн би нөхөр дээр очно. Ээж би мөн вэ? Манай эхнэр амарч гэдэг. Дарга чөлөө өгөөч. Би нөхөр дээрээ очимоор байна гэдэг те. Эхнэр маань төрөх гээд байна гэдэг. Энэ дээр ганцхан эхнэргүй хүн гарна. Тэр нь доржгүй. Тэгээ тэр хүн дандаа эхнэртэй хүмүүсийн бодлооныг олж хардаг тийм юм баггүй. Очоос үнсэлдэж байна гэж нэг хараад л те. Суулгах гад нэг гүгээд нэг одоо ийм бас нэг юм одоо анзаарагдана. Тэгээ яг энэ нэг соёлын товтлогооны жилүүдэд хийгдсэн учраас өөрөө нэг ийм гоё юм социалист соёлч нэг гэр бүлийн харилцаа ямар байх ёстой вэ гэдгийг ерөнхийдөө Жамс даргийнхнаар энэ нэг эмгтэй эрэгтэй хүмүүсийн хоорондын тэр харилцаагаар одоо бас их сайн үзүүлдэг. Жамс дарга бол одоо миний бодлоор 60-аад онд одоо дэлгэцэн дээр гарсан хамгийн анхны боловсон одоо унтлахын хувцастай хүн юм уу? За тий. За тий одоо тэр үед нэг одоо ийм явдлууд нэг одоо болж исэн байгаа юм да. Тэр одоо Тэгээ хэдийгээр энэ эмгтээчүүдийн эрхийг яриад байгаа юм шиг боловч тий. За энэ киноныг ингээд ер нь том зургаар нь ингээ харахад эн чинь кинонд өдөртөгч нар нь ерөөсөө эмгтээчүүд байгаа дандаа. тий. За энэ даргыг хэн өдөрч чинь эхнэр нь өдөртөж чинь тий. За энэ даргын хүүг хэн өдөрт Хүмрийг болохоор ч маа өдөрт чинь тий. Дулам сүрүү өдөртөд байгаа байхгүй. Тэгээ ингээ Ааваас нь уруулж чадж штэ. тий одоо идрийг болохоор ч Нөгөө дулмаа өдөртөд байгаа тий. тэгээд ингээд харахаар Монголын энэ гэр бүлийн харилцаанд эмэгтэйчүүд ер нь ямар үүрэг ролтой оролцогч вэ гэд ингээ харахаар эмэгтэйчүүд ер нь нэг атгацсан одоо биднэрийнхээ бол баццсан гэж яриад байгаа тийм байр суурин дээр бат байгаад байгаа юм. Ер нь те Монгол эмэгтэйчүүд тийм шүү дээ. Одоо ч тийм те. Адуу яриад томроол идэг ингээл уяа сойлох хийгээл яг гिचийн момент дээр тулах дээр 8 хийхдээ эхнэрээс асуул болдог. Тийм бид гуравч гэсэн тиймэрхүү хандлага ажиглагдана ер нь бол ингээ сайн ингээ харах юм. энэ сэдвийг үгээр тастай. За. Түрүүний тэр нэг унтлагын хувцастай холбоотой нэг юм л чи. Энэ нэг одоо Жамс даргыг доржгоо нэг одоо сандраад босгосон чинь нөгөө Жамс дарга маань нэг унтлагын хувцастай одоо босч. Хагаад байгаа юм.
За одоо тухайн үед нэг өмсч ирсэн юм уу бүү мэд одоо ч гэсэн өмсдөг хүн байдаг ч юм уу бүү мэд л дээ. Гэхдээ тухайн үед яг ингээд нөгөө соёлын довтлогооны үеэр цагаан хэрэглэхийг шахаж хүчилж яхаас гадна унтлагын хувцсыг нөгөө хэрэглэх ёстой гэж одоо ирчүүд рүү бас одоо шахсан юм байна л да. За тэгээд нөгөө тийч өмсүүлэх гээд анууд артелаар нэг баахан одоо унтлагын хувцснууд эрэгтэй эмэгтэй хувцс хийлгэж илдээ. Тэгсэн манайхан 100 болсон чинь нөгөөдгийг 100-ыг гонж юм байна гэж бодоод хосоор нь авч өмсөд одоо Улаанбаатарын хасаа наадам адмынхаа талбайгаар одоо хөлхөлдсөн байдаг юм аа. Тэгээ одоо тэр тухай бол ингээд энэ одоо тухайн үеийн одоо матар сэтгүүл энэ төр дээр одоо гарсан шог зургууд одоо биелдэг. Энийг бол ингээд одоо унтахтаа өмсдөг зориулттай ийм одоо хувцс юм шүү гэт. Энийг болохоор одоо би энийг Центогийн соёлын довтлогоо гэдэг номон дээрээс иш татж байна. Энд болохоор энийг одоо тухайн матар сэтгүүлээс авч одоо тавьсан баг. Энэ юун дээр одоо болсон сүүний бяцлаг шиг та нар ч яаж чаддаг юм те? Эсвэл доржин хагас солиотой байдал орчод байгаа шүү дээ. Ингээд одоо яаж өлегтэй багт тэр хоёр хүн одоо Монголын анхны одоо тийм байсексуал харилцааны баг гэрч болчоод гүүгээд идэх хөр хэмээн сумын төв дээр тэгсэн хийж байгаа шүү дээ. Одоо эмгэн бол доржоо чи эмээ ууснаа гэж. Тэгэл лододом вангангой хоёрын одоо гол гарын үсгч чинь шүү дээ. Одоо болтол одоо манай нийгэмд байдаг юм яриануудыг ингээд тавьчихдаг. Тэгээд доржийн энэ дүр бол сонирхолтой байхгүй. Тэгээд инээдмийн ер нь бол жүжиг зохиолын онол дээр хувьцаа дур гэж байд юм байна. Тэр нь юу вэ гэхээр ингээд хувь нэг онцлогийг ингээд ачаалдаг. Тэрийг ингээд тултлан хөгжүүлдэг. Инээдмийн жанрын одоо гол онцлог юм байна л. Тэгээд тэрийгээр түлхүүрдэж энэ дорж гэж дүрийг гаргаж байгаа юм байна. Чи эмчд үзүүлэхөө хүн ингэж байгаад гал зурчихдаг юм гэдэг шүү. Дугаа бай. Галзуурах гэж байгаа хүнд чи галзуурах гэж байна гэж хэлж болтгүй юм гэдлээ. Үгүй дээ, үгүй би эрүүл байна. Тааж байна. Дулам сүрэн төмөр хоёр суух тогоогоо хэлэх гэж та нар дээр ирэх гэж байна. Бишээ, дэр чин дүүний нэрэн тумаа. Бишээ, дулам сүрэн. Өч тэгээд хоёр ихтэй хүн гэрлэх болоо юу? Чи ерөөсөө лавга. Тэр нөгөө нэг яг нэг хоёр тэрнүүд эрэгтэй хүн үнсэлдэг гэдэг дээр яг нэг юм би одоо нэмээр санагдлаа л да. Жүжигийн зохиол дээр болохоор нэг одоо дорж тэгж хэлж байгаа. Шөнөөр хоёр эрэгтэй хүн хошуун дээрээ үнсэлдэж байхыг харсан уу гэж шөнөөр гэж байгаа юм. А өдрөөр манай коммунистууд бол эрчүүд бол оцолцоол байдаг байхгүй юу? Тийм сайхан нэг одоо Берлин Волын нэг одоо алдартай сургууд тий одоо манай Цэдэн бол нэг одоо Брежнев хоёрын оцолцож байгаа бүр сайхан зураг ингэ байж байгаа шүү дээ. А гэтэл доржгоод юу санагдаад нэр шөнөөр үнсэлж байгаа санагдаж байгаа. Өдрийнх бол зүгээр нормальны асуудал байхгүй. Ялангуяа нийгэмд өндөр байр суурь бүхий ирээдүйтэй карьертэй хүмүүс өдрөөр үнсэлцэх нь бол узалцах хэвээр. Тэгээ бас нэг зүйл хэлэхэд киноны ерөнхий одоо юу гэдэг паланууд бол нөгөө тавилтуудын онцлог маш зөрөгтэй. Тухайн үед ерөөсөй байгаагүй сценүүд байгаа байхгүй. Одоо энэ үнсэлцэх асуудал. Дээрэс нь эмэгтэй хүн эрэгтэй болж байгаа асуудал. Тэгээд ингээд тавьж байгаа паланууд энэ бүхнийг харахаар дорж боломгоо тухайн үеийн одоо киноны найруулагчаас гадна сэтгэгч хүн байсан баг гэж би бодож байгаа. Яагаад гэхээр Лодо Дамгайн зохиолууд өөрөө маш зоримог байдаг. Одоогор бол бидний нөгөө шүтээд байгаа аватар гэдэг шиг маш төсөөллийн ертөнцтэй. А тэгээ ямар нэгэн хүнийг таних тулд заавал намтрыг уншихаас нь гадна одоо би ингээд баярын талаар мэдхийн тулд заавал би баяраатай юм ярих шаардлагагүй. Ийм гоё зүйл энэ хүний мэрэгжилтэй байгаа байхгүй. Би энэ хүнийг ойлгохыг хүсвэл энэ хүний нэг үсрээ 5 зохиол 3 зохиолын уншаал яг хинбэ гэдгийг нь ойлгож байна. А тэгэхээр Дорж Палмга Лодо Дамгай хоёрын уулзсан цэг нь хоёулаа маш төсөөллий. Тэгээ маш зоригтой. Тэгээд дүрсгүй юм шиг надад санагдсан. Яагаад болохгүй гэж туршаад үзье.
Тэгээ тухайн үед чи одоогийн бид нар шиг биш маш хаалттай нэгэн байсан тий. Тэгээ тэр үед энэ бол бүр ямар ч одоо юу гэдэг зоригтой хүнээс гарамгүй шийдлүүд ээдийн хүүхнүүд төр гарч байгаа байхгүй. Тэгээд энийг маш марзан байдлаар нөгөө инэдмийн цаана эмгэнэл оршдгоо гэдэг шиг энэ эмгтээчүүдийн сэдв чи өөрөө маш эмгэнэлтэй шүү дээ. Бид нар л одоо ингээд марзганаал ингэж ярьж байгаа боловч яагаад энэ сэдвийг өөрөө хүндсэн те яагаад ингэж болохгүй гэж игээд одоо тэр алтан өргөөч гэсэн тэр чигээрээ одоогоор бол нэрээ тухайн үеийн аватар л байсан байгаа байхгүй. Тэр бороо ороод гайхалтай нөө шийдлүүд байдаг штэ. Тэгэхээр энэ хүн бол бас тухайн үед найруулагчаасаа гадна маш тийм бас ерөнхийдөө ховор зайсан шинж сэтгэгч хүн байсан байна. Одоогийн хэлж байгаа үндэстэй л ягаад тэгэхээр одоо Ванган гон ч юм уу одоо Лувсан Шаргуун ч юм уу дурсамжуудыг уншиж хахад ингээд моторууд байсан байгаа байхгүй. Жишээлбэл Лувсан Шаргуун Ванган гоо хоёр нөгөө бүх юу лээ оюутан залуучуудын наад унш болдог гэсэн юм. Тийшээ явж байхдаа вагон дотор энэ манай уран бүтээлчдийн цалин бүтгээ байлаа. Ингэж ажиллах уу гэдэг нөгөө уран бүтээлчдийн цалингийн зэрэгэл одоо гоцолтуу ч юм уу ч гэдэг зэрэгэл мэргэлийг өнөөдөр хүртэл мөрддөг шүү дээ. Тэр чинь зүгээр л нөгөө залуучуудын олон улсын нааданд явж байхдаа олох жишээний те санаа олдог тэрийг зөвшөөрүүлж чаддаг байсан. Энийг харамсалтай ч гэх юм уу гонигтэй түүх үед юу гэхээр энэ нэг 1963-аас за 65-аас 75 оны хооронд за 15 жил Монголын одоо 50 клуб гэдэг нэг сонин клуб үүссэн байт. Ер нь яг гэхээр 27-гийн клуб гэж байдсан шүү дээ. Нөгөө одоо Эми Вайнхаус сүлд яасан гэдэг ч юм уу одоо юм сууд рокстарууд 27-д одоо явдаг гэд одоо Курт Кобейн гэдэг ч юм уу. Манай зохиолчдод нэг 50 настайдаа явдаг ертөнцийг орхитой нэг тийм сонин ийм юу тогтсон. Энэ нь 68 онд Вангангой одоо хорвоог орхисноос хойш тэгээд 70 онд одоо Лодо Домгой явах одоо Чойжлийн чимэд Бигзийн явуулан гэдэг энэ хүмүүс бүгдээрээ 50 настайдаа 50 гаруй настайдаа 50 клуб гэж одоо биднээс ярьдаг байхгүй. Ингээ явсан. Дорж Фолонгоо болохоор яг энэ киноноос 10 жилийн дараа 1973 онд Тунгалаг тамир киног олон нийтэд хүртэл болгосон. Яг одоо ирлийн хэлдгээр энэ хоёр бол хамтарч ажиллаж байсан. Маш сайн ойлголцож байсан. Тэгэхээр киноны төсөл бол одоо Эрдэнэгой энтрийг одоо Лувсан Шаргуун гой Лодо Домгой Тунгалаг тамирын жүжигчтэй кастинг олсон гэж байгаа шүү дээ. Хамт яваад. Тэгээд Лодо Домгойг өнгөрсөн хойно Тунгалаг тамирыг хийж дуусгасан байдаг юм аа. Дорж Фолонгой өөрийнхөө одоо хамтрагчийн одоо дурсгал зориулж гэх үү. Тэгээ энэ яхахгүй сайн хамтрагчд байсан баг. Одоо жигжид Ванган хоёр гэдэг шиг хамтрагчд байхгүй. Бас тэгээд нэг одоо ийм байгаа. Энэ нөгөө кино маань болохоор яг одоо гарсан жилээ евро зөвлөлт рүү нөгөө кино наадамд явсан. Одоо ихоор Орос гэдэг бид нэр те. Тэнд очиод тентхийн шүүгчнэрт бол таалагдсан учраас нөгөө зөвлөлтийн киноныхон шууд худалдаж аваад орчуулж гаргасан байдаг. Орсоор нөгөө их эдиэушк гэдэг нэртэй. Орсоор энэ хоёр балкаттай кино шүү. Тэгээд ер нь бас их тийм хөөрхөн орлого энэ төр олсон тийм кино. Тэр киноны тэр тухайн үед киноны уран бүтээлчдийн өгсөн нэг баримтат нэвтрүүлэг байсан. Одоо YouTube-д ч байна л. Тэрийг үзэхэд ер нь бол хамгийн их олзуурхаж хүлээж авсан анхны баг Монгол төсөл тийм баг гэж Оросуудад мэрэгжлийн үүднээс зөвшөөрөгдсөн, зохиолын үүднээс ингэж зөвшөөрөгдсөн кино шүү гэж доо ярьцгааж байсан те. Энэ үүнээс өмнө одоо нөгөө юу байгаа? Хотод орж ирэнгүүт нэг Монгол киноны бас хамгийн үзэмжтэй одоо Дамдингой шийдэл гэх юм уу? Бид эмэгтэй нэг ажил авах. Эсвэл нөхөр дагаа талийчих юм. Үгүй юм бол олон хүүхдэд дарагдаад улсын ажил нурааж архитг юм. Жохомда дулумсрын битгэрийн санаа энэ талаар яг л Нисхээс наашаа явж байгаа нисхийн зам дээр ингээд машинууд ингээд нэг гэрлээ хаяад ингээд ялбаад идэг. Зөвдөг шүү дээ. Одоо бол бид нар нөгөө одоо гэрлээ шилжүүлсэнгүүгэл одоо бөө нэг уур болдог шүү. Киноны бол 47 минут орчим байгаа тийм. Тэгээд бүр
дамнугууд тусламжийн дээр хэлж байгаа байхгүй. Тухайн үед хот харанхуй байсан юм аа гэд. Тэр бол юм авах боломжгүй юм байсан. Би тэгээд 8 такси авчираад гэрлийг нь вазелинаар түрхэж яагаад бууруулдаг юм бол сард цацруулаад тэгээд тэрийг авцсан чинь ингээд одоо дорж холонгоо болохоор ингэсэн гээд энэ арай үнэмшилгүй манай хотод юм байхгүй шүү дээ. Лусангийн гаваагаа болохоор энэ боломжтой шүү дээ. Чи одоо өөрөө цамцсан үед ч юм уу нэг машин дотор ороод шүн яваад үз ингэж гэрлийн эффект яг ингэж өгөгдд юм аа гэд зураач нь зөвтгөөд энэ сцен жишээлүүлсэн байх жишээний. Одоо энэ кино чинь харахад л инээдмийн байгаа болохоос ш одоогийнхаар ярих юм бол одоо ирээдүйн зүгнэлт кино байгаа байхгүй. Одоо бүх зүйл нь одоо бол одоогийн нөхцөл байдал дээр яг л байж болох үе харилцаа байдаг л зүйл. Тухайн үед энэ бол хүмүүс пупа ийм юм байж болдгийм үү гэж байгаа бол одоо тухайн үед тэр хүмүүс бол маш олон жилээр юмыг төрүүлж харсан байгаа зү тий. За одоо энэ доржгойн гүдэг хэсэг байна. Энэ дээр манай үндэсний хөгжмийн онцлог буюу одоо мөрдөрж гойн ажиллагаа одоо энэ за энэ хэсэг тий. За энэ дээр болохоор энэний цаана дуурч байгаа хөгжмийг бол энэ кинонд 2 гаваа ажилласан. Нэг нь бол одоо зураачаар гаваа ажилласан ил гаваа, нөгөөх нь зээ гаваа буюу дууны найруулагч гаваагаа ажилласан. Тэгээд дууны найруулагч гаваагаа онцолж байгаагаар бол мөрдөржийн ажиллагаа байна. Энэ ихэр нөгөө үндэсний цөөхөл хөгжим, үндэсний хөгжмийн найрал хөгжимд ашигласан одоо энэ төгшөөртэй киногоор бол suspension гэдэг байхгүй төгшөөрт нөхцөлийг хөгжмөөр төрүүлэх. Тэр нөхцөл байдлыг яаж гаргаж ийнө вэхээр йоочин шанц хуучрын ийм тоглолтоор одоо энэ хөгжмийг гаргаж ирсэн гэж байгаа. За мөрдөрж байгаа болохоор ямар учиртай хүн бэ гэхээр ингэж юу яасан Усын ардын дуу бүжгийн чуулгын хөгжмийн зохиолчор бол 13 жил ажилласан. Чухам яг энэ 63 онд кинон дээр ерөнхий хөгжмийн зохиолч ажиллахдаа Усын ардын дуу бүжгийн чуулгын хөгжмийн зохиолч байсан. Тэгээд одоо энэ морин хуурын чуулгын үндэс болсон үндэсний хөгжмүүдийг Европын хөгжмөнтэй одоо хоршуулан дуугаргах, оркестр болгох. Нэгдүгээрт, хоёрдугаарт Европ хөгжмийг үндэсний хөгжмөөр тоглуулах гэдэг энэ ажлыг өөрөө яг хөгжмийн найруулгын хийж Монголд үндэслэсэн юм баггүй. Тэгээд тэр нь одоо яг энэ дотор, энэ кинон дотор их шилдгийг одоо та бүхэн доржгой бас дахин нөгөө үйлчлэх сценийг харчаад сандчин хөөх энэ сценээс одоо сонсох боломжтой. Тиймэрхүүнүүд сценд дуртай болохоор одоо бас нэг юм ярьчих. Нөгөө одоо мантахгүй ярьцлагыг нөгөө уншижсэн чинь гэж нэг бисексуал гэсэн шүү дээ. Тэгээд яг тэр нөгөө сайлч хөөхөнтэй нөгөө үнсэлцэхэд бол хэцүү байсан гэдэг байхгүй юу? Мантахгүй болохоор. Дулам сүрэнт чинь мантахгүй тоглосон тий. Тэгвэл хүмүүс маань ладимдын мигма. Тийм. Мягмартай үнсэлдэх бол надаа их одоо зовлонтой байсан. Одоо айгуу эвгүй байсан гинэ эмхтэй үнтэй үнсэлцгээс. 65 битэр бол бас гайгүй одоо уучраа олсон гэж байгаа. Тийм хөөх одоо ярьцлага байна лээ. Ер нь бол олон зоригтой юу байсан юм бэ шүү. Зоригтой шийдлүүд ай дууны хувьд тийм. Ингээ харахад гэр бүлийн ийм нандин энэ бидний үнс зүйл шүү гэж ингэж зохиол болоод яваад байгаа. Гэхдээ яг үнэндээ бол энэ нийгэм гэр бүл рүү хамгийн их довтолдог нийгэм байсан шүү гэдгийг бас нөгөө талаар харуулдаг. Дарга аав дорж хоёр бол зүг зүгээр ингээд суугч исэн залуусыг зүсээ хөөргөж хүүсээ сольж ингэж явн явтал нь ингээд зоо техникчээр дэлгэмдүүлээд ингээд тий. Яа тийм нөхцөлийг бүрдүүлж байгаа тий. Яагаад энэ нийгмийн чинь өөрөө захиалга нь ерөөсөө тэр нөгөө мөрдөөд байгаа журам дэгн энэ байгаа. Мал нэг одоо өсгөх хэрэгтэй байхгүй юу? Тэрнээс тэр нөгөө одоо хүний хайр сэтгэл байдлыг өгдөг шүү дээ ингээд. Нөгөө одоо эхнэр нь тэгдэг үстэй та хоёр чинь ер нь юу хутгах гээд байна да гэж. За эдгээр яах вэ? Залуу юм одоо нутагтай байгаа чинь нэг олол авна гэж байгаа шүү дээ. Гол нь тэр нэг зоо техникчийг авч үлдээд
хөгшин үнэнээсээ ч болвол туглал гаргуулах гэдэг. Ердөө ганцхан зорилго тэр гэдэг тий. Нийгмийнх нь. Тэгээд энэ юу байгаа юм л тэр албадлагын харуулж ин те хүчирхийллийн систем ажиллаж байсан. Зөндөө олон одоо тоншил сэтгүүл дээр чинь тэр нэгдлийн тэр одоо хитрхи их одоо самгамж одоо олон хүнтэй явуулдаж байгаад бол жигшээ гэдэг. Хүний зүг нэрийг нэг бичсэн. Батлагдаагүй те ингээд. Тэгээ сум баяраа юм завхаа гэж жигшиж байдаг. Жиг улсаараа жигшдэг. Хүний нүр харахын аргагүй болдог. Тэгээ орчин үед бол тэр хүн одоо хүний эрхийн ноцтой зөрчил байхгүй тий. Гэмээр энэ дорж уламгай энэ аливаа олон бүтээлүүд дээр дандаа энэ юм амар том энэ араас нь юм асуулт тавьж ингэж явдаг. Аливаа бүтээл болгон дээр нь тий. За одоо ингээд хос хоёр маань өөрсдийгөө илчилж хүрлцэн ирнэ. Одоо энэ үзэгчтэй ч юм та бүхний би энэ хос хоёрын хувцлалтанд анхаарахыг одоо энэ Вон Кар-вайгийн кино төгсгөлрөөгөө артж шít энэ хоёр бол одоо киноны одоо тайлал хэсэг буюу одоо resolution гэдэг хэсэг байна. Тэгэхээр энэ хэсгээр бол энэ бүсгүй одоо өөрийгөө илчилж байна. Бүсгүйн одоо хувцлалт бол Вон Кар-вайгийн одоо орчин үеийн кино санагдуулсан юм сайхан загварлаг. Одоо манай од гэрлийн өмсөж ирсэн одоо дээллийн одоо стил чухам мэд харагдаж байна тий. Одоо ингэдэг залуучууд нь одоо Улаанбаатар зочдлын бааранд сууж байхад өмссөн байгаа долом сүрэнгийн дээл одоо өмссөн байгаа дээл хоёр бол маш одоо загварлаг байгаа. Та нар одоо сайн ингээд хараар дээр одоо ингэр дээр одоо хідэн товч игнүүлж хатсан байна. Ханцуу богн те эндээ хагалбартаа ингээ оноотой энэ бол энэ яг тэр одоо гавааг бол одоо зурсан болов. Тэгэхээр Монгол дээлийн гэж ийм орчин үеийн хэв маяг руу оруулж ирэх те орчин үеижүүлэх энэ тэр загварын одоо их үйлс бол ер нь 60-аад онд эхэлсэн байжээ. За тэрнийх нь гэрч нь бол одоо энэ хүүхнүүд үү гэдэг энэ кино юм аа. Энэ лоохузган гэргитэй ярилцж хахад тэр хүн хэлжсэн. Яг чухамын 50-аад оны дунд үеэр лоохузган гой болтой аймагаас эхнэрээ давхалж ирсэн байхгүй юу? Одоо дарга ангийн төлөөлөгч болж байгаа тэр хүн. Тэгэнгүүт тэгэхэд нэг юм дарга ангийн юм одоо юрдийн ард түмнээс арай өөрөөр хувцалдаг тийм хэв маяг хэв шинж төлөвшин тогтцсон байсан гэж хэлжсэн. Тэгээ тэнд хөлөө олох гэж бас нэг хэсэгтэй бас стрессддэг. Тэгээд тэднүүсийн авдаг дэлгүүрч өөрөөс нь шүүлэн шүү дээ. Үйлчлүүлдэг дэлгүүр энтертэй байсан байгаа. Материал энтер нь өөр дарга нарын дэлгүүр гэж байгаа шүү дээ. Тусдаа. Тийм байсан юм шиг байлээ. Тэр стил одоо энэ энгийн ардын амьд болж байгаа шүү. Тэгэхээсээ илүүтэй нөгөө ойтолчнтой өөрөө ойж хатгадаг тий өөрөө загвараа зохион бүтээдэг нэг тийм үе байгаа. Стериагийн буюу нөгөө гангчуулын ертөнц бүрэлдэж эхлээд байсан. Манайхны нөгөө одоо хэлдгээр TaylorMade байхгүй. Тэгээ уцгаан чинь одоо тийм газар байлаа шүү дээ. TaylorMade газар байхгүй. Тэгээд бас энэ киноны хамгийн таалагдж байгаа зүйл нь юу гэхээр эхлээд дорж байгаа ээдийн хүүхнүүд үү гэд эхэлж байгаа шүү дээ. А төгсгөл дээр нь жамцгай ээдийн хүүхнүүдэгээ дуусч байгаа шүү дээ. А доржийн ээдээ энэ хүүхнүүдөө гэдэг подтекст өөрөө ямар хэцүү юм бэ? Ямар ч боломжгүй зүйл гэсэн подтекст. Яг үнэ. Сори эхлээд. А төгсгөл дээр нь жамцгай ямар боломжтой юм бэ? Ямар хүчтэй юм бэ? Болдгийг нь гэдэг байдлаар энэ кино дуусч байгаа нь өөрөө найруулагчийн одоо найруулгын зохион байгуулалт аль хэдийн энэ цаг үед одоо бүрэнтэй ямар ч алдаа мадаггүйгээр тэр найруулга бол үнэхээр гайхалтай. Явсан байна гэдэг. Орсуудад мэрэгжлийн үднэс тоогдсон ч эндээ байгаа байхгүй. Яг ингээд нөгөө яг зарчмаараа эргэж ирээд эргэлтийн цэгийн зангилагдаад. Тэгээд яг энэ эргэлтийн цэгийн зургийг авахд бас ямар зовлон тулсан талаар ярьсан байгаа юм л да. Яг гэхээр энэ үед болохоор энэ масок энэ баг хамт олонны хамгийн том нөлөө бүхий уран бүтээл чинь найруулагч байгаагүй. Дорж фолонгой байгаагүй. Гомсронгой байсан. Амьд домог. Алдрын хориолдоо хүрсэн. Тэгээд гомсронгойг маш олон дүүбэлцсэн гэсэн. Дорчолгоо болохгүй наа. Одоо ээдийн хүүхнүүдээс ахлаа гэдэг юм байна. Ээдийн хүүхнүүд. Тэгээ эцэст нь дорч боломгоо хэлсэн гэсэн. Гомсронгоо энэ юу шүү?
та үзэн ядаж хэлж болохгүй шүү. Ууралж хэлээд байна. Үгүй. Та эргээр багтан сайшаах маягтай хэлээрэй. Тэгээд тэрийг омсронгоо дорно ойлгоод дахиж дүүбэл яваад одоо сая бидний үздэг дүүбэл буюу ээдээ энэ хүүхнүүдөө гэдэг алдартай дүүблийг авсан гэж одоо дамжин найруулагч. Тэгээд одоо байна. хэдүүлээ нөгөө эмэгтэйчүүдийн тухай киноны сэдвээр ярилцж байгаа учраас одоо давмгаа эрх хийдлээд бас нэг юм яри. Одоо ингээ 3 эрэгтэй хүнтэй нэг эмэгтэй хүн сууж штэ. Эннээс ихсүүлээд эрэгтэйчүүдийн нэг алдаа юу гэхээр эмэгтэйчүүдийн одоо эрх зүйн асуудал бидэнтэй тэгш гэж ярьж байгаа хэрнээ ярианы хэмээг нь дандаа 2 дугаарт оруулж ярьдаг хөөх. Одоо жишээлбэл те хөөхөдөө идрийнхэн гарыг хөнгөлөөд идрийн юмыг ингээд идрийн юмыг чаавастай эмэгтэйчүүд ингээд энэ нэг дарангуулын гендрийн асуудал бол одоо хүртэл арилаагүй байгаа. Маш соёлтойгоор ингээд та нар 2 дугаарт шүү гэдэг байдлыг бол одоо ингээд зочноо танилцуулахтаа ч гэсэн уучлаарай алдаа гарсан байна. Уучлаарай. Зүгээр яг энийг сонирхолтой ярих те эрэгтэйчүүд эхэлж ярьж дуусаад би дөрөвт ороод ярих ч юм уу те одоо энгийн жишээ. Энэ бол ингээд тогтцсон. За яг энэ ингээд одоо дөрвч. Ямар ч лээсэн ингээд ганцаараа эмэгтэйчүүдийнхээ өмнөөс бас үг дуурч хэлмээр санагдлаа л да. Энэ кино яг инээдмийн кино, хөнгөн жанртай юм, төсөөллийн гоё романтик кино гэж болно. Гэхдээ энэгээр дөрч поломгой болон лодо дамгой цаашлаад бүр манжи эсрэг те. Одоо эмэгтэйчүүдийн өмнөөс дуурсан кино юм шиг надад бас санагддаг байхгүй маш хүнд төрлөө. Одоо нэлээ ухуул. Яагаад вэ гэхээр та нар сайн одоо анзаарсан бол киноны эхлэл тэр үсийг тайраад эхэлж шин. Яагаад вэ гэхээр эмэгтэй хүний ухаан нурт, өсөн нурт ухаан богино гэдэг үгсээс ихсүүлээд одоо Чингис хаанасаа ингээд товчхон ярихад тийм ээ яагаад олон хаттууд байсан. Ямар нэгэн дайн тулаанд оролцохын өмнө яагаад тэр олон хаттуудтайгаа хилцэж энэ бол би зохиож яриаггүй. Товчон дээр чинь байж байгаа шүү дээ угаасаа. Ярддаг байсан. Тэдгээрийн санал бодлыг ингэж сонсчиж ямар нэг юм дайд гардаг байсан. Ингээд маш хүч чадлыг эзэмшиж одоо маш олон жилийг дэлхий байлдан дагуулсан. Сүүлдээ ингээд хятад бол ямар нэгэн харийн оронд эзлэгдээд манжуудын бодлогоор явагдаад за тэр нь бол эмэгтэйчүүд гэдэг бол одоо маш аюултай гэдгийг тухайн мэрэгэн хүмүүс ойлгоод эмэгтэйчүүдийг тэнэг, мангар хамгийн байж болохгүй зүйл энэ олон их нэрийг одоо болиулах. Тэгээ дээрэс нь ерөөсөө ажил хийх ямар ч үндэслэл байхгүй. Эдгээр бол угаасаа ийм энэ тэрэгээд дандаа сөрөг ухуулдаг. Манж гүрэнд чинь гүнжээ өгöd байгаа шүү дээ. Хаанд нь зүүрцсэн үгсээр ихсүүлээд ингээд ийм бодлогын чанартай юмнууд явж ирсэн байхгүй юу. Тийм учраас энэ кинон дээр бүх сценүүдийн яалагч дандаа эмэгтэйчүүд байсан. Дээрэс нь сайн ингээд юмын сонсоод ивэл ярьж байгаа текст хэллэгүүд нь дандаа зүүрцсэн үг те. Авааг байхад авгаа сайхан, алааг байхад үнийг сайхан. Тэгэнгүүтээ нөгөө одоо эмэгтэй нь байхгүйгээр дөржгоо томроод штэ. Энэ одоо ингэ тийм ороод ирэнгүүт нь шууд ингээд жижигрээд ундаг ч юм а тий. Ерөнхийн нэг эрэгтэй хүмүүсүүдийн нэг энийг асуудлуудыг бас маш их хүндсэн дээ Монгол эмэгтэйчүүд бол үнэхээр ухаантай насны хувьд ч юм байна. Бүх одоо давхаргын хувьд эмэгтэй хүн болгон хамгийн одоо Монгол эмэгтэйчүүд супер байдаг. Энэ үг бол худлаа шүү. Энэ зүүрцсэн эмэгтэйчүүдийн эсрэг байгаа. Энэ зүүрцсэн үгнүүд бүгд худлаа. Энэ хүн богинохон үстэй ч гэсэн ухаантай байж чадчих штэ. Гэдгийг бас харуулж байгаа кино шүү. За, одоо ирэлдээ баярлалаа. Ойлголоо. Ясмагандаа дултлаа ойлгож авлаа. Бидний нэг юм алдаач юм зам байгаа шүү дээ. Одоо үгэн дунд яваад идэг философид байгаа шүү дээ. Тэгээ ерөнхийн хандлага байгаа даа. Ирийн мөг имийн дээдтэй зүүрлээд идэг те. Муухан ир хүнээс дээр гэдэг ч юм уу те. Нэг ийм хацууж болохгүй юм уу ингээд дээр ч одоо юу гсэн ч юу вэ тийм ээ. Ээдээ энэ хүүхнүүдөө гэдэг киноны тухай ээдээ бас ярьлаа да. Тэгээд батлаа. Энэ хүү дугаарыг энд хүрээд өндөрлөе. Одоо социал медиа реакшн контент маань нэвтрүүлэг маань та бүхэнд бидний туулан өнгөрөөд 100 жил 50 жил ч өнгөрөөгөө байгаа социалист нийгмийн бүтээсэн гоо зам үнд зүйлийн тухай ярилцах зорилготой та бүхэн бидэнтэй үзэл бодлоо чөлөөтэй хуваалцаж болно, бидэнд хандаж болно. Дараагийн дугаараар уулзлаа баяртай. За. Тэрийг ойлгохгүй байж тэгж ашиглаж болдгоо. Чи наад өгөө тэр дэлгэртэй хэл. Чамайг шүүдэр шиг дагаад байд юм баг. Энэ хүн одоо юу энэ кинонд юу туулах уу гэдгийг экспозишн буюу нээлтний Айгатраас миний эхний толгойг загих. Сэрэлт бол яг үндэ Монголын одоо кино урлагийн түүхэнд бол яг
сэрэлттэй байсан.